За сайн байцгаана уу. Ховд аймгийн Ховд сумын түүх 80 жилийн баярын мэндийг хүргье. Ховд сумын Уранхай сүрийн харваанд нийтдээ 78 харваач оролцож байна. Эндээс улсын цолтой харваач 9 оролцож байна. Монгол улсын Дархан мэргэн Бат гэрэл, улсын мэргэн Осбаяр, улсын мэргэн Насанбат, улсын мэргэн Алтан гэрэл, улсын мэргэн Мөнхбат, улсын цэцэн харваач Баянмөнх, улсын цэцэн харваач Чулуунбат, улсын хавт харваач Алтан гэрэл, Монгол улсын хүндэт мэргэн Лав Сүрэн гэсэн улсын цолтой харваачтай магнаалуулсан нийтдээ 78 харваач харуулж байна. Бусдын аймаг сумуудаас Баян-Илгэн аймгийн Буянт сум, Баян-Илгэн аймгийн Алтан цогц, тэгээ Баян-Илгэн аймгийн Төвөөс ингээд нийтдээ нэг 30 гаруйтай харваач оролцож байна. Ховд сумын 80 жилийн харвал нэлээд шансын өндөртэй улсын одоо 10 цолтонтой ингээд сайхан өргөн дэлгэр сайхан харваа болж байна. Тэгээ харваа өглөө 8 цагт эхэлсэн. Одоо нэг 6 цагийн үед харвааны эцсийн дүн мэдээ гарах байхаа. Аранхай аймгаас бас Монгол улсын гоц харваач Эрдэнэбат гэдэг Үндэсний сүрийн гоц харваач цолтой одоо харваач маань бас ирсэн харуулж байна. Улаанбаатар хотоос болох спортын мастер Чимбат гэдэг одоо манай Чамдам сумын харьяат ийм залуу ирж оролцож байгаамаа. Насны хувьд болохоор 17-аас одоо хамгийн дээдлийн өндөр насны нь бол Насанбат мэргэн 72 настай харваач оролцож байна. Ховд сумаас бол одоо хараахан харваач бол байхгүй. Одоо Ховд сумын түүхэнд бол 70 жилийн ойгоор сур харуулаагүй юм байна. Тэгээд энэ жил одоо түүхэндээ 80 жилийн ойгоор одоо анхудаа Уранхай сур харуулж байгаа юм байна. За баярлалаа. Тэгээд яг үйлдэл 80 бүх сатны 84 намаг. Гадна үйлдэл намууд өрүүлсэн төлөвлөгөөний хэрэгэн байгаа. За баярлалаа. Тэгээд автаа хүндэтгэл үзүүлсэнд баярлалаа. Тэгээд нааш зураг анхудаа. За уртнаас удаан жаргараа миний. За ингээд туршлын зураг татварчаа.